За сайн байцгаана уу? За танилцын нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн танилцах нэвтрүүлгээр та бүхэндээ жаргал гэдэг сайхан малчин ичийг танилцуулах гээд тэдний хотод ирсэн байна. За Архангай аймгийн Өндөр Улаан сумын Баянгол багийн ганц модны дуут гэдэг өвлжөн дээр хүрч ирээд байна. За манай жаргал ихч юугаараа сонирхолтой ихч вэ гэх юм бол Насара банкнд ажиллаж байгаад тэтгэвртэй гараад одоо 10 жилийн өмнө тэтгэвртэй гараад энчээ хүрч ирж мал энчээ ганцаараа амьдарч байгаа. За тэгтээ ганцаараа амьдрахдаа манай хүн фэйсбүүкээр бас бидэртэй холбогддог. Бас тэгээ дээрэс нэмээд ном их уншдаг, ном их захиалж уншдаг. Сонин сайхан ихчтэй өнөөдөр та бүхнийг танилцуулах болсондоо баяртай байна. За тэгээд би яг ийм гэрхэн гадаа ирсэн зогсож जैन. Тэгээд одоо цөмөрөө жаргал хичээнд оръё. За сайхан үлдэж гэнэ үү жаргал хичээ? Сайхан үлдэж гэнэ. Энэ жил үнэтэй сайхан үйл болж байна. За үнэхээр дулаахан үйл болж байна. Дулаахан сайхан байна. За таныг зорж инчээ ингээд ирлээ. Тантай танилцах гэж ирлээ. За бас үзэгчд, сонсогчдод бас ийм хүн байдгийм гэдгийг бас танилцуулах зорилготой урьж ирээд ингээд бичлэг хийж байгаа юм. Тэгээд та бие битээ байраарай. Зүгээр л та надтай ярьж байгаа юм шиг хэлсэн. Тий зөвхөн надтай ярьж байгаа юм шиг л яриарай заа юу. Тий та би таныг юу банкнд их олон жил ажилласан гэж сонссон. Та ямар сургууль хэдэн онд төгсөв? Санхүүгийн техникум төгссөн. Тэгээд ер нь би нөгөө социализм үед нөгөө хөдөө аж ахуйн нэгдэл гэж байсан. Тэнд би нэг 10 жил бас ажилласан шүү. Оо за. Тий. Тэгээд тэрнээс хойш нэгдэл маань таарад ингээд Сумынхан банкнд яруу хийж байгаа. Тэгэл тэтгэвртэй гарсан да. Оо за. Аав ээж удам шүтээр ер нь төрсөн газар хаана вэ? Би ерөөсөө Өндөр Улаан. Оо за. Тий. Тэгээд аав маань яг бас Өндөр Улааны хүмүүс нэлээ өндөр наслаад тэг бүгдээрээ бурхан болсон даа. За та ер нь хэдэн үе мэдэх вэ? Би мэдэн шүү дээ 3 юм. Одоо намайг ч нэлээд том болцоо юм чи манай ээжийн аав ээж хоёр нь одоо бүр 80 хэдэн хүртэл зөндөө өндөр наслаад байдаг байсан. Бас нөгөө аав маань ээж бас намайг сургуульд ороход бас байсан. Би тэднийг мэдэн шүү дээ. Тэгэхээр одоо нэг 2-3 үе мэдчихэж байгаа гэсэн үг. Өөрөө ч баг 2-3 үе үзээ сууж шүү дээ. Ааха. Эмээ өвөө ямар ажил хийдэг байсан? Бүгдээр малчин байсан уу? Аавд ч ер нь тэгэл энэ нутгийн яг энэ нутагтаа ажиллаж амьдарч байсан малчнууд хүмүүс бүгд л малчтайсэн. Тэгээ миний бага насны амьдрал ер нь хөдөө малын хотод яг сургуульд ус суусалтаа. Гэхдээ малын хотод нэг сүүл нэг 90 хэд онд гарлуу 80 оны сүүлээр гарсан шинэ үсгийн багш гэдэг кино байдаг шүү дээ. За тий. Яг л тэр киноны амьдрал миний бага насны амьдрал тэгж өнгөрсөн. Тэр кино гарахаар би хаяа үзмэр санагддгийг хөөрхөн. Манай аав тийм сүйд тасны завуудад ажилладаг байсан. Ээж маань ингээд бас сайлчин, фермийн сайлчин тэр үеийн нэгдлээ. Тэгээ манайх одоо яг энэ миний байгаа газар ферм дээр өвлждөг бас газар байсан. Тэгээд би ер нь бас ээж аавынхаа нутгалжсэн газараар бай гэж одоо ер нь байдгийн шүү. Тэгээд 10 жилийн өмнө тэнэг тэтгэвртэй гараад тэгээд яг энэ газар 14-5 жил би одоо ингээд мал дээр байна. Тэг яг одоо надад мал маллах бас юм шалтгаан ч байсан гэх юм уу. Бас тийм боломж байсан. Ээж аав маань ингээд би одоо айлан ганц хүүхэд юм байгаа. Тэгээд ингээд ээж аав маань зөндөө өндөр насаад хамгийн сүүлд ээж маань 2011 онд бурхан болсон. Тэгээд яг би 3 хүүхэдтэй. Тэгээд хүүхдүүд минь яг дор бүрдэл тус тусынхаа ажил амьдралыг хөөгөөд явж байна. Тэгээд би бас тэр ээж аав хоёрын хэдэн малыг ингээд маллаад байж байгаа ямар ч гэсэн одоо өөрөө бас тийм ботлоо чадхаасаа чадахгүйгээ хүртэл гэж бодоод. Тэгээ малсан болдгол юм байна. Алуун ажил хийжсэн ч гэсэн тэгээд би нэг өхөр голдуу малд би ч ганцаараа амьдарч байгаа юм шиг. Тэгээ энэ нь болохоор би яг хүүхд цугтаа нэгдүгээр би бас өөрөө нэг бүр нэг би бас муу биш. Тийм учраас би нэг хүний гар царай хараад байх шаардлагагүй.
ингээ бас маллаа гэж бодоод ингээ ганцаараа малчдгийг. Тэгээ өөрийнхөө хүүхдүүдэд тэр одоо хажуу хувгнаа садан төрлийн хүмүүс ч юм уу ингээ хамт айл хөрш байгаа хүмүүстэй би нэг лай май болохгүй одоо хүндэх туслаад чадахгүй ч гэсэн ямар ч байсан тэгээ өөрөө ингээд амьдраад байж тал гэж бодвол ингээд байж штэ тэр нэг өдөр чадахгүй болох байлгүй тийм ээ. Таныг би бас сонссон юу өхөрөндөө ингээд явахдаа ингээ яваад ингээд явж. Одоо би 11 оноос хойш ингээд ээж маань мор ундгүй мотоцикл. Тэрнээс хойш би дандаа явган ингээд өхрөө хариул ганцхан төрлийн малтай. Гэхдээ би бас нэлийн арим мал надтай бол нөгөө ганц би үндэ бол арай агцсан маяг л маллаад малгэр байсан. Тэр нодны өнгөрсөн жил манай нэг том хүүгийнх нөгөө тэр том хүү маань ер нь бас мал надад хамжаа болох нь болдог байсан. Тэгээ бас гэр бүлийнх нь нөгөө багш учраас ингээд сумын төвд тэгээ бас нэлээ хэдэн хүүхэдтэй. Тэгээд өөрөө нөгөө морь ууж морьнд хорхоотой манай тэр том хүү Ээшээ булган руу шилжсэн нөгөө өв садлангийнх нь бас тэжээл аюух ордог юм тэр мар маа. Тэгээ би шилжчихсэн за яах вэ бас нэг залуу улсууд байна бас энд явж үзэг би хориглоогүй. Тэгээ нэг мал тэнд өвсөх сайтай тийш очих уу гэн за би одоо хүний газар тийш явж уугаа ихэвтэй хөгшүүн чи би ямар ч эсвэл нутагтай байж та. Тэгээ байж манай баг хүүгийн хотод байж байгаа би хөдөө гар гэж байгаа ингээд сумын төв дээр ажиллаад манай бэр имлэг соёлогч хийдэг ингээ хоёр хүүхэдтэй. Нэг охинтой тэр охин маань ингээд сургууль соёл төгсөд бас нэг цэргийн газар ажилладаг. Тэгээ би хүүхд мөхтөж нэг лай бол одоохондоо болоогүй л байгаа гэж боддог шүү. Тэгээд ер нь өдөрт хэдэн километр ер нь ойрцоогоор алхах уу? Өдөрт бол би нэг 4-5 км алхах шүү дээ. Хамгийн ойртоо. Хамгийн ойртоо тийм ээ. Одоо ноднонгоос хойш бид нэг хүүгээ ийшээ болгон руу шилжихт нэг өхрийн ингээд тастаад нэг 100 гаруй өхрийг өгсөн. Тэгээ би өөрөө одоо харьцангуй арай бага нэг 70-80 төгрөг маллаа. Тэгээ нэр таны хэлдгээр нэг хүнд бол ер нь энэ бол нэлээд бас л тий хацсан ажил болно. Тэгээ би одоо нэг социализмын үед нэг хөдөлмөрийн хуваалтыг аягүй сайн мэднэ. Нэг перм дээрээс чинь манай ээж гэлд юм уу үеийнх нь одоо хүмүүс нэг хот айлд чинь нэг дээдл нь 10 юм уу 8 9 тийм сайлчин байдаг. Тэд нар 15-аас 20 үнийн нормтой. Гэт бодоход чинь би чинь 30 40 үнийн өмнө гэж 30 үнийн бол би саачдаг юм. Тэгээд одоо тэр үед чинь нөгөө үхрээ өөрснөө хариулна туглаа ангитай хариулна шүү дээ сайлын хугацаанд. Тэгэхээр би одоо бүгдөөнд ингээл явна. Бүх юм хийн. Тэг хүүхд мөхтөнд ихлээ аваад яах вэ гэж одоо бид аргал түлс хүртэл би өөрөө ингээл малж авч байхдаа аваад ирдэг шүү дээ. Тэгээ үнийгээ саачгаад үхрээ өөрөө хураагаад ирнэ би дан алхаж явна. Морь мал бол унахгүй. Би хүүхд мөхтэй хата морь ун чаддаг л байсан. Одоо бол төвөгцтэй хөгшөн. Тэгээ илүү дутуу юм хийхгүй. Тэгээ ер нь ингээ алхаж явах маш сайхан. Би тэгээ нөгөө ширээний ард ингээ суусаар агаад ингээ бас харьцангуй тийм явахтаа бас муу байсан байна. Эхлээд мал дээр гарахад. Хэдэн настай 55 татаагаас нь би нэг 50% насны үед л би гарсан л та. Таны үед юм байсан шүү дээ нэрээ. Тэгээ яг нөгөө ээж мэж маань бас нөгөө би мууч гэдэг дордоо нөгөө хөгш настай хүмүүстэй болохоор тэгээ би ерөнхийдөө би гасаа гарсан. Өндөр настай ээжигээ бас асрыг та гэж боддог. Тэр хоёр маань надад нэлээх нэмэр болж өндөр настай учраас тэгээ би бас ээжтэйгээ нэг хэсэг ч гэсэн хамт байж та гэж боддог. Анх ингээд нөгөө малчин болчоод анх ахлахж эхлэхэд бол жоохон хүндрэлтэй байсан уу? Гэхдээ яг тэгээд одоо ингээ би өвдөд байхгүй ч гэсэн ингээ нөгөө чилээд байгаа юм шиг санагдаад зогсож чадахгүй ингээл суух гал. Суучих гал юм бол тэгээд ингээ ер нь тэгэл нэг жил болоход бол тасцсан. Тэгээд ер нь одоо бол баг явахгүй л бол суугаад байвал ингээ нөгөө одоо хайр нэг би бас хотмод орно шүү дээ аймаг маяг ч. Тэгээд ингээ удаан машин дээр суучих хамаг хөлмөл чилчгэн. Тэгээд яваал хахад бол ерөөсөн миний би хөнгөрөөд идэх юм уу. Ирүүл хамгийн гол нь би одоо ирүүлийг л их хэрхмэлдэг юм. Ямар нэгэн хууч өвчин бол байхгүй. Хууч өвчин бол байхгүй. Даралт бол байхгүй хаа. Даралт яг хайрцангуй гайгүй ер нь. Гэхдээ бас анхаарна л даа бас насны юм аа юм чинь тэрчээ. Та даралтны аппараттай ер нь. Аппарат байхгүй. Гэхдээ би хаяа нэг үзүүлээд нэг манай бэр чинь эмнэлгийн ажилтан байхгүй юу соёлд. Тэр мэгээрээ яваад бас хяналтанд орноо бас юмыг яаж мэдээ. Өвчин ч одоо хэлж ирэх биш тийм ээ. Тэгээ ер нь бол хайрцангуй тийм юуны өвчин бол суур өвчин бол байхгүй. Ер нь таны ер нь яг гол хүнс юу вэ? Тэгээ яг би одоо ингээд ер нь өдөртөө чанартай мах баг идэн би. Ер нь нэг аяглах хоол идэн. Тэгээд өвөл хаврын цагт бол би дандаа аарч цуцлаад ер нь цай баг уудаг ерөнхийдөө. Тийм үү. Таны цай бас жоохон давс жоохон султай байна. Цагаан тас идэн. Тийм ээ.
тэгвэл цайгаан би ер нь давсны сул хийдэг. Тийм байна. Тэгээ хоолныхаа давсыг үл яг л тааруулж хэлдэг. Чангц гэж яг л тааруулна. Тийм сулхан бол биш хоолоо. Ийм одоо малтай тэгэл өдөр болгон махчан жидэлэмээр би тэхгүй. Би нэгхэн тэмс үүтэй биш. Тийм үү. Тэгээ өрөм өрмөд цагаан тос идэн. Тэгээ би уламжлалтын угаар ясны ерөнхийдөө тэгэл. Ер нь та одоо ингээл зөв хоолт тэгэл ингээл одоо бол зөв хоолтны талаар эрүүл агаар бас тэгээд ингээл фитнес гээд хотын бид нар бол нэг тийм юм яриад нь шүү дээ. Таны хувьд бол одоо эрүүл агаарт бол өдөр болгон явж байгаа. Би одоо өглөө яагаад ч биш тосно. Хэдэн цаг тосгоо та? Би ер нь нэг 10 11 цагийн үед үүдэж унтаад байгаа. Тэгээд нэг 5-аас 6 цагийн хооронд унтдаг юм байна. Миний унтах хэмжээ. Ер нь бол тийм шүн мөн сэрэхгүй. Тэгээд анаар сайн гэсэн үг. 9 цагт бол одоо ирч сэрнэ шүү дээ. 2 2 3 3 гэж сэрчихэн. Тэг ер нь хөвтөж чадахгүй ерөнхийдөө босон доо. Тэг өглөө болгоны нарыг өглөө болгоны үр цаахыг одоо тэл гадаа малын жилэн дээр л хад жилийн дөрөв өдрөлд ингээд сүүлийн 10 хэдэн жил ингэж амьдралаа. За одоо тэгээд юу өвөл цаг болохоор одоо малчны ажил арай нэг юм татаршаад ингээд арай гайгүй болж байна. Тийм яг тэг малчин хүн чинь ер нь ийм байдаг юм байна. Байгаль цаг агаарын байдлууд тэнгэрээ хардаг болчихдөг юм байна да. Мал дээр гарсан чинь би одоо бас их олон зүйлийг ажиглаж сурлаа, хийж сурлаа. Бүр илүү ингэж ер нь бол яг малчны амьдралыг мэдэн. Гэхдээ яг өөрөө нэг ингэж бас гардаа тэгээд байсан үе бол бас бага юм байна. Би 30 жил шахуу ажилласан юм байна ер нь нийгэмд. Тэгээ тэрнээс хойш ингээл явахад мал дээр гараад би ер нь ингээ гарсан. Тэгээ ингээд малчны ажилч бас нэг талдаа хүнд чимшиг мөрт надад сонирхолтой санагдсан. Гэрийг тааруулаад тэвэл гоё юм байна. Сайхан юм байна. Эрүүл мэндэд тустай байдаг юм байна. Тэгээ бас их зүйлийг сурдаг юм байна. Одоо манай тэр өвгдээц ер нь Монголын ард түмний тийм өвгдээц соёлчин агуу зүйл байдаг юм байна л гэж бодож штеп. Хангаа тэнгэрийг хүртэл ингээ харж үтээ. За одоо маргааш ямар байх вэ? За яг цагаагаар бол харна. Гэтэл ер нь бас нэг юм ажигладаг. Одоо намрын болоход ч одоо тэгэл уламжилж ирсэн тийм зүйлүүдийг бас нэлээд анзаарч бас тэр бол бас байдаг юм байна. Эмийн ургамлын талаар та бас өмнө мэддэг байсан уу? Хэдийнээс бас цуглуулж хэрэгэлдэг болсон. Тэгэд өөрөө хэрэгэлдэггүй эсвэл бас тэгэд хүн амьтанд бас өгдөг. Гэхдээ энэ бол яг зүгээр бас тодорхой хэмжээнд бол бас уламжлалтаа манай хөдөөний ард түмчийг хэрэгэлдэг гэл нэг намайг баагаахаас эхлээл одоо аав ээж өвөө минь чи ярьдаг байсан шүү дээ. Тэр үедээ би анзаардаг байж. Тэгээ бүр сүүлд нь юу одоо ингээд малчин болсноос хойш байсан чи бас нэг дандаа алхаж явдаг болохоор бас ингээд газар харж ургамлын гарц одоо ямар цэцэг ургамл байна гэх тэрийг бол бас анзаардаг болсон. Тэгээд би бас ном нэлээд уншдаг. Тэгээ бас нэг танин мэдхүн талаар юм ургамлын тухай ном олж аваад тэгээд одоо мэддэг хэрнээ одоо ямар ач тустайг мэдхгүй гээл дээгүүр нь гараад яваад идэх юм байна бид. Тэгээд тэр номноос ингээд нэлээд мэдээл аваад тэгээ бас яг бас хайрлалтай л та би тийм зарж марах зорилгоор ч юм уу тийм учиргүй тэгж юу яахгүй. Тэгээ мал хэрэглэх ч юм уу зөв нэг бараг л одоо би чинь баг зэрэг түүдгий. Ер нь түүн. Тэгээ бас нөгөө гар тэжээл мэжээл гэдээ авахыг би мэдэн шүү дээ. Тэр ер нь ээжэнд ч гэсэн авдаг тэр үрд чинь бас хийлэгдэг байсан байхгүй. Тэгээ би тийм ургамал бас их түүн. Би ч одоо нөгөө ган хүүгийн нэг өргөцтэй ажил гэл нэг нэвтрүүлэг гараад байдаг. Бараг л тэр үн шиг ажиллаад би нэг сургуулийн хүүхдээ одоо нэг юм том ном үүсгэл ингээд гэрээс гарангуутаа тэгэл үүгээл өвөл цунгүй ер нь өөрөөл явна. Тэгээд аргал төрсч байдаг юм уу тэрийг нэг малд явж байхдаа хийчихнэ. Тэгээ өвс ургамал түүн бас малын гар тэжээл болгож авна. Тэгээд ойр зургийн эмийн ургамал бол ер нь судалгааны юм бол бас байна. Тэгээд бас учиргүй тийм үнцэн дастаад ч юм уу тэгэд байхгүй. Баг цаг тийм баг шиг хэрэглэн. Нэг хоёр тэгээ бас ингээ ургамалч их гоё. Тэгээ ч нэг ургамал түүдэх гэсэн бас ингээ хайрлаад баг гар хүрч чадахгүй тийм ургамал бас байдаг шүү. Одоо тийш нөгөө цэний ягаад цэцгэж амар гоё үзэсгэлэн цэцдэг шүү дээ. Би л тэрийг тасалж чаддгүй юм л. Гоё. Маш гоё цэцэг тэр. Юу ургамал гэснээс тэгээд ургамлаа ингээ судлахын тулд та бүр ингээ ном уншдаг. Тэгээд нөгөө ойр зур бас өөрөө хэрглэж үзсэн ер нь бол бас хэргэлдэг. Бас хүнлэмж юм биш бас ганц нэг өвдөж хавдаг юм уу тийм жоохон ихлэл бас үзэгдэж магадгүй тийм байх хэрглэж үзчихсэн. Мал дээрээ ч тэр өвдөрч одоо бараг туршилт хийж байгаа юм шиг. Тэгээд ер нь бас тийм ач холбогдол тийм юу нь бол өндөр байдаг юм билээ. Тэр үйлчлэх үйлчлэгийн өндөр.
Юу Тэгээ бусдад бол би одоо тэгээд нэг юу яагаад чадахгүй шүү дээ. Өөрөө одоо сайн мэдхгүй ээжэж бас хүн тийм юм гэл мэдэмхэр тэгээд яг өөрөө л хэрэглэн яадаг юм байна тий. Тэгээ бас мал залдсан бас өвчин тус яриад байхад бас сайн. Би нөө ийм тан нөө хийж ингэж нөө бусдад түгээдэг мүгээдэг зардаг болдог. Ерөөсө хотдог байхгүй. Тэгэж бодохгүй. Тийм юм байна. Яг өөрийнхөө хэрэглээндээ өөрснөө гоо тийм ээ түгээд дарж татаагаад хэрэгжилдэг юм байна. Юу ном уншдаг гэсэн ер нь залуугаас л ном дуртай байсан. Би ерөөсө хүүхэд тагсан ном. Хүүхэд байхаас л. Манай гэр бүлийн ер нь манай аав айгүйх ном уншдаг хүн байсан. Манай аав чинь нөгөө 23 он төрсөн хүн. Тэгээд нэг хан уул гээд хан өндөрглөө их тамирын л одоо нутаг юм шиг байна. Тэнд баг сургууль хийсэн гэсэн. Тэгээ манай өвөө эмээ хоёрын өндөрлөнөөс нүүжчихэд аавыг сургууль суулгаад тэгээд баг сургууль төгссөн гэсэн. Тэгээд дээр үст одоо 30 хэдэн онд юм аа хэлсэн. Тэгээд тэр Арапак ямар юм бэ? Арапак. Яг тэр үнд явсан гэсэн. Хошоо Орос руу явсан шүү дээ. Арапак. Ураад улаан өдөр байсан гэж ярьдیں۔ Тэгээд нөгөө эмээ айгүйх санаад нэг өвлөө амралт мамралтнаар ирдгүүч байсан юм хаашаа. Тэгээд нэг жил болоод ингээ ирсэн гинэ. Тэг ахиж яваа гэдэг. Тэгээд манай аав чинь бичиг үсгт айгүйх ном уншдаг. Нөгөө шин үсгтээ бас нөгөө тэгээд бас орос хэлтэй байна шүү дээ. Тодорхой хэмжээнд бас орос хэл мэддэг. Тийм Арапакт зурж исэн бол. Тэгээд нэг жилд сурсан гэсэн. Гэтэ яг нөгөө дээр үеийн тэр хүмүүсийн хажууд аавч нөгөө баг сургууль төгссөн тийм хүн чинь бичиг үсгийн чадвар айгүй өндөр бас байсан тэр үеийн хүмүүс. Тэгээд нөгөө 45 оны дайманд орцод 5 жилийн цэргийн албаа хадсан гэдгийг. Тиймэрхүү л. Аавхаа түгээх юм бол бас нэг төр. Тэгээд аавч бас нэлээ өндөр насалсан шүү дээ. Одоо 2002 онд 80 маягаар болж ирсэн. Таны чинь ном их уншдаг. Таны ер нь тэгээд хамгийн дуртай зохиолч ер нь хэм бэ? Үгүй яах вэ? Хүндэг байдаг штэ. Би ч одоо ингээд зохиолд их дуртай даа гэдэг. Би уран зохиолын номоос шүү. Бүх төрлийн номыг би уншдаг. Тэгээд ингээд уншиж үзсэн номнуудаас одоо ингээд хэлэхэд. Би хамгийн сүлд тэр аюу зэнгээ залуу. Гэхдээ тэрний тэр номыг одоо уншиж би бүр тэр гайхалтай бичдэг залуу гэж бодлоо. Би тэр залууг мэдтiin. Гэтэ би нэг ч уран бүтээлээр уншиж үзэж байгаагүй. Тэг би ер нь ч бас нэг сонин мань дээрээс одоо нэг янз бүрийн бас уншиж байгаа гэдэг нэг уншиж хэл боддгоо байсан. Тэгээд нэг намайг ном уншдаг болохоор одоо сүүлийн үед манай найз нөхөд чинь ингээд ирж байхаар надад тийм номон бэлгтэй ирдэг байхгүй юу. Чи уншаараа нэг уншсан байсан гэх. Тэгэхээр намар өнгөрсөн намар миний нэг 10 жилийн найз манад ирдгийн тэр ирэхдээ надад нэг хэдэн ном авчирж өгөөд би сая энэ бууснаас хойш уншсан зааварахгүй ч. Тэгээ уншсан чи тэр залуу үнэхээр гайхалтай бичдэг юм. Би одоо тэрний бүхэл бараг зохиол бүтээлийг олж уншаал гэжсэн бодол төрөл. Мундаг зохиол. Сүмдэр сайн бичдэг юм байна. Маш гоё бичсэн би санагдсан надад. Ямар зохиол энэ вэ? Сахиус тангаа нууц гэдэг. За. Тэр үнэхээр гайхалтай. Ер нь гайхалтай бичдэг зохиолч гэд би магтах гэдэг тэр залуу. За. Тэр төдөвгөө нөгөө нэг орой бүсмгээд тэр чинь сайн зохиолч шүү дээ. Одоо тэр үнтэй бараг л дүүч цогцол зохиол юм аа л гэдэг. Одоо тэрнээс илүү гарч гэж бас хэлж чадахгүй би. Би Ахмад үе маш хүнддэг. Одоо тэр үеийн бүхэл хүмүүс чинь их зүйлийг хийж бүтээж ээж. Тэг би тэднэрт ямар ч зүйл хүндэтгэлтэй ханддаг. Нэлээ олон ном уншижсэн да. Олон номын цуглуулагч надад байгаа ер нь. 82 онд тэр нөгөө хийний Юлен Семенов гэдэг тэрний нөгөө машинууц гэдэг тэр зохиолыг уншижсэн. Тэр гоё зохиол. Тэгээ сүүлд нь тэр нөгөө Эрнест Молдашов нэг. Молдашов. Тэгээ орны ирэлт гэдэг нэг тийм уншижсэн. Тэгээ цоодлогоо нэг надад нэг орчуулга ном өгсөн юм. Би тэгээд зам бас юм уу гэдэг юм аа. Тэр Юлен Семеновын машинууц нь яг юуны тухай гардаг үлээ би усанж магадгүй. Ярихаар зориг тухай гардаг шүү дээ. Тийм үү? Тий. Түр тэрнийг би уншаагүй юм. За. Ер нь их ном уншдаг. Тэгээд бас та Facebook одоо Facebook явахад би зүгээр нэг хэрэгэлдэггүй байсан. Тэгээд яг нэг коронавигийн үед нэг хот орцсон байжгаад нэг сар мар би нөгөө 20-д орцоход ирж чадахгүй байх та орж үзсэн. Би ер нь сонирхдаггүй юм да. Сонирхдаггүй байсан. Тэгээ яг хаяа орно Facebook. Тэгээ сүлжээ мүлжээгээд муу шүү дээ ер нь. Хаяа ордог юм уу? Ер нь Facebook дээр ер нь ямар мэдээлэлд таны ер нь цацардуулж байна. Гэхдээ энэ нийгэмч угаас л хүмүүсийг цацардуулдаг шүү дээ. Надад бол энэ нийгэм их таатай санагддаггүй. Жогон хүн чанар муутай болсон.
Тэгээд уламжлаа бас их өгөөсөг ахмад үеийг өгөөсгдөг тийм залуу үе гарч ирсэн би жоохон сэтгэл дундуур байдаг. Тэр фэйсбુક дээр ер нь тэр бол янз янз юм биш. Тэгээд зарим нь худлаа, зарим нь үн тэг яг би зүгээр уншаараа үнэ худлааг нь бас ялгана шүү дээ. Тийм шүү дээ. Тийм ээ тийм. Өөр ялгаж байсан тийм. Гэхдээ зөв үзэл бодолтой бас яг энэ сүүлийн үед бас нэг юм захин юу ч өгөх нэлээ хөгжсөн болохоор бас янз янз л мэдээлэл авч янз янз л одоо тийм үзэж харж сонсхий. Хот ер нь хэр их ордгоо. Жилд ордгоо. Жилд бол 2 ордог гэсэн сүүл одоо багасаар хагаад 1 мэг болцсон. Хотод би нэг удаж модч чаддгүй хэцүү шүү дээ бас хот. Тийм үү. Ер нь хот хэр их өөрчлөгдөж байна. Хурдтай өөрчлөгдөж байна. Юу гэж бодож байна? Яг өөрчлөгдөхгүй бол өөрчлөгдсөн. Тэгээд одоо бас амьдрах орчин амьдарч байгаа хүмүүс надад хэцүү юм шиг санагддаг. Одоо тэр их төгжил одоо юу ч хийж бүтээдгийг. Тэгэл одоо манай улс орн чинь ингээд үйлдвэрлэл байхгүй болцсон санагдаад байна шүү дээ. Тэгээд энэ нь бол одоо надад бас сэтгэл дундуур шүү дээ. Ер нь хийж бүтээдэг байсан нийгмийг би зах зохыг мэдэж тийм яг жинхэнэ хийж бүтээжсэн тийм хүмүүстэй би амьдарч байсан шүү дээ. Ахмад үеийнхэн. Тэгээ бүр тэрнээс өмнөх үе юм одоо өвөө эмээ чинь ингээл зөндөө өндөр насалсан болохоор тэр үеийг ярьдаг байсан. Тэр мөрөнд бол ингээд би харьцуулж бас боддог л доо. Яг хөгжил бол байна. Одоо шинэ би ингээл банкнд ажиллаж байсан би гараараа л ингээл мөнгө тоолоо сампин зөгчөд байдаг гэсэн мө. Тэгээ сүүлд нэгэ намайг яг гарахын хүмүүс би ч одоо тэр нэг онлайн юунд орж байгаа гэж би тэр нэг юун дээр компьютер гэсэн бас нэг хэдэн сармаар ажиллаж байгаа л гарсан л та ер нь. Тэгээд тэрнээс хойш гэлдэхэд ч одоо мөнгө зөнгөж чинь шууд ингээд машин дотрыг л тоолж молцдгоосон тийм хөгжил төвчлийг бол харж байна. Тэгэхдээ одоо хамгийн гол сайхан хүний эрхэм чанар болсон одоо тэр хүн чанар алдагдаж байна гэдэг надад харамсалтай санагдаж байна. За яг хөдөөний малчдыг би одоо ингээд бас анзаарч ажиглаж байна. Нэг 10 хэдэн жил удаан залуучуудтай байна би. Одоо тэгээд эднэрийг одоо би тусалж мосолсонгүй гэж хэлэх хүнс байхгүй. Би одоо ингээл яг нэг өөрөөсөө нэг ахмад хүн байлихэд би туслая гэж бодсон шүү дээ. Гэхдээ зав бол ерөөсөө гардгүй юм байна. Одоо би ганцхан төрлийн малтай ганцаараа ихэд би завгүй. Тэгэхэд нөгөө залуучууд чинь бас хүн бүл байхгүй нэг гэр бүлийн нэг 2 залуу одоо ингээл энэгээр дөрвөн залуучууд байна шүү дээ. Тэд нар чинь гэр бүлийн 2 залуу. Тэгэл өхөр яг хон ямаа байна, өхөр нь байна, адуу байна. Тэд яах юм бэ? Тэд нар малдаа явж ижил үү. Би хөдөөний залуучуудыг бас бахархдаг. Ажилсаг одоо тэгэл тэргүүрээ хөөрхөн ингээл амьдрал одоо байгалаач гэдэг юм хамгаалал ер нь бол гайгүй шүү хөдөөний залуучуудын хүн чанар гэж би бодоод шүү дээ. Хотынхан яаж дээ. Хотынхан яг ер нь бол одоо хүнийг муулаацчих яг. Ер нь бол тийм болсон гэдэг нь ойлгомжтой байдаг шүү дээ. 23 4 оны одоо 4 оны эхэнд чинь ингэ аюух зод боллоо шүү дээ. Манайд ч амар зодтай байсан шүү дээ. Тэгэл бүгдөө зүтгэж байгадан гамшигч бас амар байдаг юм байна. Бид нар бол яг тэрийг туулсан. Гэхдээ бас нөгөө залуучууд жоохон дуршлаг харьцангуй баг санагдсан надад. Ер нь тэгээд бас тэгтээ бас ер нь яг тэднэрт буруу өгүүлгүүгээр тийм аимшигтай зууд болсон шүү дээ ер нь. Тэгээд бас мал тэгээ ер нь нэг 2 баг маг нэлийн мал идэгээ бас нөгөө мал идэ нөрөгдөд залуучууд явсан нэг амьдрах хэрэгтэй чи явна шүү дээ явахгүй гэдэг яадаг. Тийм би бас эсрэгээр нь бас хотын хэд хэдэн залуучууд ингээд хөдөө мал аваад гарч ирсэн гэж би бас сонсч ирсэн. Тэрүүнийг бас сонсоод бас надад бас сайхан санагдчихлаа. Гос тийм жишээ нь би нөгөө юм телевизээр харж байсан би зүгээр тэрийг танихгүй л дээ нэг Монгол үндэсний телевизээс Эрдэнэ уулган гэж залуу юунд очсон гэд Булган аймгийнх юм үзсэн. Тэр ингээ мал ингээл харсан би тэрийг хараад бол бахархсан. Ярилцлага өгсөн танд баярлалаа. Бас гэртээ бас ингэж оруулаад бас ярилцлага энэ зөвшөөрлөг өгсөнд бас танд их баярлалаа гэж хэлээд таны ингээд цаашдаа чинь ажил үйлсгээд эрүүл мэнд бүх зүйлд чинь тийм ээ сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. Та нарын ч гэсэн одоо уран бүтээлийн ажил чинь амжилт хүсье. Та нарт баярлалаа ч очилж ирсэн. Тий.